Томоохон хэмжээг дэмжчихье. Өмнө нь одоо нэг улсын газрын 30 дахь дотоод бас нэлээд дэмжиж үзүүлж ирсэн. Одоо дахиад бас нэг томоохон хөлтрөө боловсруулад хаягдаад байгаа ноосыг бүтэн боловсруулад өөрсдөө хэрэгцээг хангаад дэлхийн зах зээл рүү гаргахыг гэдэг том ажлыг одоо эхлүүлэх гээд байгаа байхгүй. Мон Пресийн энэ сайхан дурсахаар бол энэ 21 аймаг 330 суманд хурж ажиллах ийм шаардлагатай байгаа даа. Малчтаас одоо ноосыг аваад тэгээд ноосоо одоо самнаад тэгээд дулааны аргаар боловсруулад тэгээд одоо ургамлын бордоо хийдэг тийм үйлдвэр. Тэгэхээр манай үйлдвэрийн хувьд бол жилдээ 2000 тонны хүчин чадалтай 2000 тонн ноос аваад ерөнхийдөө нэг 6% хаягдл гардаг ноосноос. Тэр нь юу гэхээр ерөнхийдөө нэг тээвэрлэлийн явцад ирсэн нэг тоос шороод тэрийг л хаядаг. Бусдаар 100% хоньны ноосыг ашиглаад жилдээ 2000 тонн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай. Манай Монгол улсын нөгөө бордооны хэрэглээ бол агуу. Жилдээ бараг 150 мянган тонн бордоо хэрэгтэй гэсэн тоо гаргацсан. Бүр тариа марианд одоо химийн бордоо манайхан хинг авч шít. Химийн бордоог чинь ингээд аваад хөрсөнд хийлээ, бороо орлоо, хөрс рүү ороод хөрсөөж муудах нь ногоондоо сайн биш. Германууд ягаад манай бордоог аягүй сонирхоод улам жил болгоо авах хэмжээг нэмээд өгнө гэхлээр ердөө нөгөө ус чийг өөртөө шингээж авдаг. Ургамалд одоо маш хэрэгтэй одоо азот, фосфор одоо гэх мэтчлийн хими элементүүдийг илүү агуулсан байдаг. Энэ нь одоо нөгөө юу одоо герман технологи. Манай үйлдвэр бол ер нь бол хагас автомат. Үйлдвэрийн ажилчид бол нэг 4 хүн байхад нэг ээлж нь ажилдаг. Өдөрт одоо 1 тонн ноосыг боловсруулж одоо 960 хил одоо бордоо гаргаж байна. Уурхаа нөгөө нөхөн сэргээлтэнд 3 жил юм тариад ургаагүй газар манай бордоо хэрэгэлсэн чи бүх юм нь ургасан. Тэгээ учир нь юу даа вэ нөхлөөр нөгөө тэжээлэг бодис азот агуулхаасаа гадна хамгийн гол бас чийг нөгөөд байгаа байхгүй юу. Энэ ноосон бордоо гэдэг чи өөрийнхөө хувийн жингээс бараг 3.5 дахин их ус шингээдгээр онцлогтой байхгүй. Ийм л сонин бордоо бид нар хийгээд германууд анх 2019 онд нэг 20 тонн авсан бол ингээд 40 тонн болоо сүүлдээ 100 тонн болоо дараа нь 180 тонн болоод одоо энэ жил 1 сараас ахуулаад 20 тонноор ачуулна гэдэг чинь бид нар одоо бараг 240 тоннд хөрөгчхийг бодож байна. Америк улс анх удаа авлаа. Тэгээ хамгийн гол миний та нар хэлэх юм бол өнөөдөр Монгол улсаас ерөөсөө органик газар тариаланд хэрглэж болох олон улсын бордооны чагсаалтанд Монгол улсаас ганцхан Монплес гэдэг бордоо бүртгэгдчихлээ шүү дээ. Ийм л амжилтанд хүрсэн ийм юм өнөөдөр ерөнхийлөгч ирээд ингээд одоо ач холбогдол өгөөд манай үйлдвэрийг сонирхож байгаад бид маш их баяртай байна. Бидний ажлыг дэмжихэд дотоодны худалдан авалт маш чухал. Одоо тэр бум мод гээд байгаа тийм мод тарихад манай бордоо сайн байна. Одоо хүнсний хувьсгал гээд одоо бүх бүлэмж ногоо, эрүүл ахуй ногоо органик тэд нар маань аваад хэрэглээсэ. Энэ бол яг үр дүнгийн хувьд бол нэг хэрэглээд үдсэн бол ерөөсөө байнга хэрэгэлдэг. Одоо жишээ нь түрүү жил бид нар Мөнх ногоон тал гээд компани хүзээлзгэн дээр туршиж үдсэн. Тэрэн дээр тэр залуу нөгөө агроном залуу нь хэлэхдээ урд нь 2 хөлөмжин дээр 4 хоовоо бууц асгч. Тэгээд тэрийг ингээд зөөж оруулаад буун ажил болоод ургуулж ирсэн бол энэ удаа бид нар түрүү жил 4 шуудаа бордоо өгөөд тэрүүгээрээ хүзээлзгэн нь 30% ургац илүү авсан. Ямар нэгэн өвчлөлт байхгүй. Тэгэхээр бол энэ яг хүнсэн дээр бас айгүй сайн нөлөөлж байгаа. Тэгэхээр дотоодын худалдан авагч нар маань бас манайхыг худалдан авч хэрглэж үзээсэй, үр дүнгийн мэтрээсэй гэж бодож байна. Бас бидний хувьд бол гадаа зах зээл руугаа бас өшөөд хилээд Бельги руу, Франц руу ерөнхийдөө эйжентүүд байгуулад тийш ажиллаж байгаа.